2024 оны Нобелийн инх тайвны шагналыг дурсгана. Масатоягийн үл мэдэгдэх шав атомын бөмбөгийн гэрч номын шинжилсэн хувилбар. Би 1944 оны 5 сард Токио хотын Ситагыг тойрогт төрсөн. 1945 оны 3 сард Токиогийн агаарын дайралт болж ээж бид хоёр агаарын дайралтаас хамгаалах байранд хорогдсон. Би шаварт тоглож толгооноосоо хөл хүртлээр шаварт дарагдсан. Аав маань үүнийг хийхгүй гэж шийдээд Хирошима дахь ээжийнхээ гэрт нүүлгэн шилжүүлсэн. Хирошима хотын Нишикушимичо дахь эмээгийнхээ гэрт тэнүүжилж байтал гинт атомын бөмбөг дэлбэрч аав маань намайг өөрийн биеэр зөнгөөрөө хамгаалсан. Би гимтээгүй. Гэсэн хэдий ч атомын бөмбөгний цацраг туяа миний чөмөгт нөлөөлж эмээр эмчлэх боломжгүй цус багталтай болсон. Бид Хирошимагийн зах руу зүгтахад цацраг идэвхт бодис агуулсан хар бороонд өртсөн. Хүүхэд өсвөр насндаа би ихэвчлэн өндөр халуурч дотор муухаарч хичээлээ тасалдаг байсан. Тухайн үед олон Солонгос Америкийн цэргийн хоригдлууд Хирошима хотод байсан бөгөөд тэд бүгд атомын бөмбөгт ялгуурлан гадуурхаж байсан. 2024 оны 19 сарын 11-нд Японы атомын болон ус төрөгчийн бөмбөгний хохирогчдын байгууллагын холбоо Нихон Хитанко Нобелийн инх тайвны шагнал хүртсэн. Бидний тууштай хүчин чармаалтыг үнэлсэн бололтой. Бид Хирошима, Нагасаки, Хибакуша дайн байхгүй гэсэн уриалгыг үргэлжлүүлэн уриалсаар ирсэн. Бид амьд үлдсэн хүмүүсийн гэрчлэл цөмийн эсрэг хөдөлгөөнд өргөдөл хүсэлтээр олон хүнд уриалсан. Дэлхийн ертөнцийн тулгарч буй дайнд цөмийн зэвсэг ашиглахаар занал хийвч буй удирдагчдад хандан хэлэхэд амьд үлдсэн хүмүүс цөмийн зэвсэг ашиглавал хүн төрөлхтөн устдаж үгүй болох болно гэдгийг биечлэн нотолсон. Тэд сонсохоос татгалздаг. Дайнд оролцсон хүмүүс өөрсдийгөө зөв гэж үздэг бөгөөд үүний дагуу ажиллаж байна. Зөвхөн Бурхан л үнэхээр зөв. Бид цөмийн зэвсэг агуулсан дайныг зогсоож Бурханд даатгах ёстой. Бурханы хүү Иесус Христийн үгийг дагуул жинхэнэ амар амгалан ирнэ. Цэргүүдээ зэвсгээ хураа. Гэртээ харж амьдралаа сайхан өнгөрүүл. Өшөө авалтын энэ мөчлөг хангалттай. Улс орон бүрийн ард түмэн босож дайн дахин болохгүй гэж чангаар тунхаглаг. Ирэх мэдлэлтнүүд өөрсдийн үйлдэл хэр тэнэг болохыг ухаарах болтугай. Хүний амийг үл тоомсорлож түүний үнэт зүйлийг сануулах болтугай. Тэдний хатуу зүрх сэтгэл зөөлөр. Дайны хохирогчид, атомын бөмбөгийн хохирогчид болон дайнд амиа алдсан хүмүүсийг дурсацгаая. 2024 оны 19 сарын 19. Ёшто яг. Оршилт. Энэ ном бол загалмайн хүнд дарамтанд дарагдсан ч өвчин атомын бөмбөгийн дунд үхэлтэд тулгарсан Христийн цагаатгалын хайраар тэтгэгдэж Иесусийн нэргүй шавнаар болохын хувьд Бурханы хайранд үйлчилж түүнд дуудагдсан хүмүүсийн сүнсний тэмдэглэл юм. Энэ бол мөн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн миний өөрийн түүх, гэрчлэл юм. Атомын бөмбөгийн сүрэл харгислал нь үгээр хангалттай илэрхийлж чадахгүй бухимдал, уугашууг төрүүлдэг. Өнөөдөр ч гэсэн би атомын бөмбөгийн үр дагавраас болж зовж шаналж буй хохирогчдын айдас, зовлон шаналл, зовлон хичнээн үнэнчээр дүрслэхийг хичээсэн ч түүний жинхэнэ мөн чанарыг илэрхийлэх, ойлгоход амаргүй байна. Атомын бөмбөг бол дайн ба инх тайван ийм мөн чанартай холбоотой асуудал бөгөөд хүний ив нэгдлийн хүрээнд авч үзэх ёстой чухал асуудлуудыг агуулдаг тул би үүнийг бичгээс өөр аргагүй болсон. Хэрв энэ номыг Бурханы үйлчлэлд ашиглаж сүрлийн нийгэмд цөмийн хямралтай тулгарч буй хүмүүст гэрчлэл болгон ашиглаж Библийн сайн мэдээ бол бидний амьдралын үндэс суурь гэдгийг харуулбал би азтай байх болно. 1984 оны 6 сарын 10 Масатояг. Атомын бөмбөгийн гэрчүүд. Өмнөх үг гарал үүсэл рүү буцхна. Атомын бөмбөг одоо ч үргэлжилж байна. 4-р сарын дундуур атомын бөмбөгийн 39 жилийн ойн өмнө би Хирошима хотод очиж ариун 7 хоног эхлэхээс өмнө өглөө эрт залбирсан. Би бөмбөгдөлтөд хоёуланд нь нас барсан ихч ээжигээ санаж байна. Ээж маань бөмбөгдөлтийн үеэр авсан гэмтлийн улмаас 2 хөлөндөө мис засал хийлгсэн боловч гүн шигдсэн шилэн хэлтэрхийг авч чадаагүй бөгөөд үлдсэн. Атомын бөмбөгийн дараах хөгжлийн бэрхшээлтэй байсан ч тэрээр Бурханы мутраар дэмжигдэж 10 жилийн өмнө 82 наснда таалал төгссөн. Сэргээн босгосон Хирошиманд бөмбөгдөлтийн үеийн төрхтэй бараг төстэй бос орчин үеийн хот болж хувирсан. Гэсэн хэдий ч атомын бөмбөгийн сорив нь амьд үлдсэн хүмүүсийн зүрх сэтгэл бие тод хിവэр байна. Эдгээр шарх нь өнөөдөр ч тэднийг зовоож, үхлийн талаар айдас төгшүүр төрүүлж амьдралыг нь олон асуудалд дарамтлуулж байна. Цөмийн зэвсгийн хүнлэг бос харгислалаас болж дарамтанд орсон атомын бөмбөгийн амьд үлдсэн хүмүүсийн чин сэтгэлийн хүсэл бол дахин давтагдах ёсгүй энэ алдааг бүх хүн төрөлхтний нийтлэг асуудал болгон засах, цөмийн зэвсгийг бүрэн устгах, мөнхийн инх тайвныг тогтоох явдал юм. Гэсэн хэдий ч инх тайван Японы эдийн засгийн өсөлт, хөгжил цэцэглэлтийн эсрэг атомын бөмбөгийн тухай дурсамж бүдгэрч байгаа тул хүн төрөлхтний хөндөрл, цөмийн дайны аюул занал хийлэл нэмэгдэж байна.
Атомын бөмбөгийн бүдгэрч буй дурсамжийн дунд цөмийн харшлыг арилгах маргаан өрнөж дэлхийн үзэсгэлэн дээр болсон бөмбөгдөлтийн гэрэл зургуудыг арилгаж атомын бөмбөгийн аимшиг түүх сурах бичгээс алга болж байна. Атомын бөмбөгийн тухай дурсамж бүдгэрч булшлахаас урьдчилан сэргийлэхийн тулд түүхийг дамжуулах, бичих, уншихаас өөр арга байхгүй. Цөөрч буй атомын бөмбөгийн амьд үлдсэн хүмүүсийн тоо буурч байгаа нь дурсамж бүдгэрхийг эсэргүүцэж, өөрсдийн биеэр мэдэрсэн туршлагаа нээж, атомын бөмбөгийн эмгэнэлт явдлаар инх тайвны төлөөх амлалтаа хүчтэй харуулж, хүн төрөлхтний ирээдүйн төлөө туршлагаа дамжуулах ёстой. Атомын бөмбөгдөлтийн тухай тэмдэглэл нь зөвхөн өнгөрсөн үеийн эмгэнэлт дурсамж дамжуулалт хിവэр үлдэж, түүний чухал асуудлуудыг мартаж болохгүй. Энэ нь бөмбөгдөлтийг мэдэрсэн болон мэдрээгүй бүх үеийнхэн бүх иргэдийг атомын бөмбөгийн харгислал, дайны аимшигт явдалтай нүүр тулж, дайны жинхэнэ мөн чанарыг ойлгоход хөтлөх ёстой. Үүнийг атомын бөмбөгийн үүсэл рүү буцах хүрээнд ойлгох ёстой. Одоо бид атомын бөмбөгийн үүсэл рүү хизээнээс илүү эргэн орох ёстой. Бурхан биднээс атомын бөмбөгөөр дамжуулан юу асуухыг оролдож байгааг бид санах хэрэгтэй. Атомын бөмбөгийн эмгэнэлт явдал, харгислалын дунд юу асууж байна вэ? Бид ямар хариулт өгөх ёстой вэ? Би хувийн туршлагаа эргэн дурсах бодолтой байгаа бөгөөд атомын бөмбөгийн үүсэл рүү буцаж очиод дахин судалснаар дайны мөн чанарыг судалж, гүн гүнзгий эргцүүлэн бодох замаар хүн байх нь юу гэсэн үг болохыг хэрхэн амьдрахыг илэрхийлж, үүнийг жинхэнэ их тайвны хөдөлгөөний эхлэл болгож чадна гэж найдаж байна. 1. Дайнаас зугтах. Гэр бүлээ Хирошима руу нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг би 1945 оны 3 сарын 10-нд Шоу 20 Токиогийн агаарын дайралтын өдөр гаргасан. Тухайн үед би Ситагай тойргийн Сакурачсуд амьдардаг байсан бөгөөд Акабан дахь зэвсгийн үйлдвэрт ажиллагдаж, Сеихкуин бага сургуулийн сурагчдыг удирдах, өдөр бүр би 29 бөмбөгдөгч онгоцны дайралтын аюулд өртдөг байв. Би 1939 оны 5 сарын дундуур Шоу 14 хятад Японы дайн ширүүлсэн үед Хирошима хотод цэрэг татагдах зараа хүлээн авсан байв. Намайг явган цэргийн ангид орлогч цэрэг болгон хуваарлж Төв хятад руу илгээсэн. Би тулстааны дунд өвдөж нэг хээрийн имлэгээс нөгөөд шилжиж хангалттай эмчилгээ авалгүйгээр Япон руу буцаасан. 1940 оны 10 сард намайг Осака мужийн Сака дахь армийн имлэгээс анхны анги болох Кофу 49 хороонд буцааж дайны улмаас өвчний улмаас тэр сард нь халсан. Би Хирошима дахь сүмд буцаж очиод эдгэрэх явцдаа тэнд алба хаасан. Дараа нь би Токио руу нүүж Аояма Гакуин сургуульд шашны багшаар ажиллаж, Токиогийн их агаарын довтлооны жилд Сеихкуин бага сургуульд ажиллаж байсан. Тэр жил 1945 номхон далайн дайн аль хэдийн үхлийн шинж тэмдэг илэрч байсан. Тэр болтол агаарын довтлогоо зөвхөн Токио төдийгүй улс орны янз бүрийн хэсэгт тархаж, гейхэн, ханшин, Чукио бүс нутгийн 60 орчим хувийн зүүрчээ. Токиогийн их агаарын довтлогоо 3 сарын 9-ний шөнө дунд эхэлсэн. Б29 бөмбөгдөгч онгоцны томоохон ангууд шатаах бөмбөгийг тархан хаясаар байв. Мөндөр цас шиг асгарсан шатаах бөмбөгний улмаас үүссэн гал нийслэлийн дээгүүр шөнийн тэнгэрийг хурдан шатаажээ. Тэр шөнө би ихнэр баг хүүхдээ агаарын довтлогооноос хамгаалах байранд нүүлгэн шилжүүлв. Би гамшигын бэлтгэлийн хувцастайгаа хөршүүдтэйгээ хамт байшингийнхаа өмнө гамшигт бэлэн дүрлцсэн тэнгэрийг анхааралтай ширтэн зогсож байв. Энэ бүс нутаг эрт нурсан барилга байгууламжтай байсан тул агаарын дайралтын үеэр хохирол амссангүй. Өөр цайхад ихнэр маань агаарын дайралтын хорогдох байрнаас гарч ирэв. Нойр дутуу ядарснаас болж нүд нь улааж цусандаа буцалсан байв. Харанхуй хорогдох байранд тоглож байхдаа хуруугаа хөхөж байсан нэлэх хүүхэд шаварт дарагдсан байв. Үүнийг хараад би Токиогоос явахаар шийдэв. Тэр ганцхан шөнийн дотор Токиогийн байшингийн 40 сүрч 100 хүн нас баржээ. Засгийн газар Ахмад настан нэлэх хүүхэд сургуулийн сурагчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргасан байв. Дайны үеийн онцгой байдлын үед баяр баясгалан, ууга шугаа хуваалцсан оюутнуудаасаа салхан зүрх шимшрэн байв. 3 дугаар сарын сүүлээр бид Токиогоос хөдөлсөн. Токайдо шугамаар өмнө зөв рүү явж буй галт тэрэгнүүд дайны хохирогчид болонд нүүлгэн шилжүүлэгдэгчдээр дүүрч маш эмх замбраагүй байсан тул зогсох зай бараг байсангүй. Америкийн агаарын хүчний дайралтаас айсан галт тэрэгнүүд байнга зогсоход хүрч хүмүүс айж байв. Бидний өнгөрч буй шугамын дагуух томоохон хотуудын ихэнх нь агаарын дайралтаас болж хохирол амссан. Нагой, Осака нар онцгой муу байсан. Нагоя өртөнд аимшигт хотын дүр төрх шатсан гандам нурууны доор нүдний минь өмнө дайны аимшиг тод санагдуулж байв. Эцэст нь бид амьсгаа даран ядарч туйлдсан цэргийн хот Хирошима хотод ирлээ. Бид Нишикушимачо дахь ээжийнхээ гэрт эзүүлсээ задлаа. 2 мөгний үүлэн дор. Тэр өдөр бас халуун чиглэг өглөө байлаа. Даваа гараг байсан бөгөөд би тухайн үед хуучин Саньо дунд сургуулийн багш байсан. Дайчлагдсан сурагчдтайгаа Мукаг дахь Nippon Seim гэхэд ажилдаа явж байсан юм. Тохиолдлоор баярын өдөр байсан тул ердийнхөөс оройс ирсэн. Радио агаарын довтлогооны сэрэмжлүүлгийг цуцалсныг зарлахад 8 цаг өнгөрчихсөн байх.
Тайвширсан харцаар би том хүүгээ хажууд минь сууж байхыг харлаа. Гинэт алсад онгоцны бүдгхэн архирах чимээ сонсогдсон юм шиг санагдав. Сэтгэл түгших давлгаа, аюулын урьдчилан таамаглах аргагүй мэдрэмж намайг бүрхөв. Би зөнгөөрөө хүүхдийн гарыг ойртуулав. Тэр мөчид гайхалтай хүчтэй гэрэл миний харааг нэвтлэн орлоо. Би сохорсон байлаа. Цагаан алтан шаргал гэрэл нэгэн зэрэг асар том магнийн гэлбаа шиг улаасч байв. Халуун агаарын давлгаа миний бүх биеэр нэвт үсрэв. Салхины хүчтэй даралт намайг амьсгалахаа болох гэж бодуулсан. Би зөнгөөрөө хүүхдийн дээгүүр шумбаж орлоо. Шуяа намайг хамгаалаач гэж би дотроо хашгирав. Асар их архиран байшин нурав. Таац дам нуруу багн хүчтэй салхин цохигдож, нүрээрээ доош харан хөвтөж байсан над дээр онов. Дээрээс хүчтэй цохилт намайг бараг л ухаан алдах шахсан чамсгаа авахаас өмнө мөрөнд нуруунд дээр минь унаж буй зүйлсийн өвдөлттэй цохилт намайг бодит байдалд буцаан авчирлаа. Ханан жижиг хэсгүүд болон бутран хаасайгүй тархаж нурсан байшин тоос шороо хог хаягдлын өтгөн үүлнээс болж харанхуйд автав. Гинэд цээжний гүнээс минь цочирдсан хашхиран сонсогдов. Энэ бол асар их цочролт амьсгаагаа төвжиж айсандаа хашгирч байсан бяцхан хүүхдийн гайхсан уйлах дуу байв. Би аюулгүй байсан. Миний бүх бие өвдөж байв. Би хүүхдээ тоос шороонд тэврээд зүгээр эсхийг нь шалгахын тулд нүдээ том нээв. Бохир гараа үрхэд зүүнүүд минь нээгдэв. Цус урсаж байгаа юм шиг санагдаж гар минь норсон байв. Хичнээн үрсэнч баруун нүдэрээ харж чадсангүй. Тэр мөчид би баруун нүдээ хараагүй болсон гэдэгтээ итгэлтэй байв. Би 29 бөмбөг зөвхөн манай байшин дээр тусаж дэлбэрсэн гэж бодсон. Энэ зүүн сувингоо бараг бүх амьд үлдсэн хүмүүс хуваалцдаг байв. Би нуранган доороос аль болох хурдан зогтож тусламж дуудахаар шийдэж гарах гарцыг цөхрөнгөө барсан боловч дээрээс гэрэл тусаж байгааг харав. Би бүх хүчээ цуглуулж мөрөн дээр минь дарагдсан баг нь дам нуруу нялх хүүхэд дээр минь унахгүй байгаа эсхийг сайдар шалгаж нүх гаргах гэж сандран оролдов. Цуснд будагдсан би нялх хүүхдээ тэврээд байшингийн дээвэр дээр мүлхэж гарч ирээд тусламж дуудахаар босов. Би амьсгаа авав. Нүдний минь өмнө өрнөж буй аим шиг дүр зурагтай тулгараад би өөрийнхөө эрүүл ухаанд эргэлзэж эхлэв. Миний харсан байшин бүр танигдахын аргагүй бүрэн сүрсэн байв. Утасны шонгууд нугалж мушгирч цахилгааны шугамуд тасархаа болж бүх моднууд газарт наалцсан шатсан саваа шиг утаатай нүцгэн байв. Нурж буй төмөр бетон барилгуудын үлдэгдэл тархсан хിവэр байв. Миний байшингийн эсрэг талд Ясуудаа охтын сургуулийн барилга байв. Өглөөний цугларалт энэ үед болох ёстой байсан юм. Хоёр давхар сургуулийн барилга уул мөргөө алга болж аимшигтай нурсан үлдэгдэл нь тоос шороо нуранг мэд тархаж нуранг овоолго болж бутарчээ. Дээшээ харуул 1000 милийн зайд Хирошима хот бүхэлдээ балгас болж хуурсан байв. Шар тоос хаасайгүй эргэлдэж нарны гэрэл бүдгэрч тэнгэрт харанхуй тогтургүй ус өмжиж байв. Гудамжинд хүн байсангүй, гүн гүнзгий нам гүн байдал, аимшигтай нам гүн байдал байв. Энэ бол үхлийн нам гүн байдал, үхлийн хот байв. Энэ нь маш урт хугацаа мэт санагдаж байсан ч энэ бүхэн агшин зуурын дотор болсон юм. Би нилээд хурдан зогтсон байх ёстой. Дэлбэрэлт болох мөчид ойролцоох хүмүүс тэр даруй өгсөн эсвэл нурсан байшингийн нуранг дор гацаж амьдрал үхлийн тэр доор нь гацсан амьдрал үхлийн хооронд хөвж байв. Би нөхцөл байдлын ноцтой байдлыг мэдэрсэн. Цаг алдах зүйл байсангүй. Би ихнэрээ хайв. Тэр үүдний хаалганы ойролцоо байгаа гэдэгт би итгэлтэй байсан. Түүнийг дэлбэрэлтэд цочирдсан байх, учир нь би түүнийг арын хашааны ойролцоох, үүдний эсрэг талд тархсан дам нуруунуудын дунд бөөгнөрсөн байхыг олж харав. Би чамайг одоо гарна гэж би түүнийг татаж гаргахтаа хашгирав. Тэр гимцэн бололтой байсан ч азар алхаж чадсан. Ээж маань хаан харагдсангүй. Энэ хавь аль хэдийн галд автаж хаасайгүй гал утаа хөөрч байв. Надад наалцсан нэрэ хүүхдийг би их нэртэй өгч түүнийг галд шатаахгүй байхыг хичээн тэднийг хурдан нүүлгэн шилжүүлэхийг уриалав. Их хүүхдийн аюулгүй байдлыг залбирч тэднийг холдоход нь би нурсан байшингийн дотор ээжигээ хайв. Би хамаг чадлаараа хашгирсаар байтал гал тоогооны өрөөний ойролцоох газраас масата би энд байна гэсэн ёолох чимээ сонсогдов. Би хартал түүний доод би шаварт дарагдсан. Дээд биеийн тоо томшгүй олон дам нуруу баг нь янз бүрийн хэмжээтэй банзаар бүрхэгдсэн байсан нь миний харах өнцгийг хааж байв. Би ээжигээ оршуулсан газраас нь аврах гэж оролдож байтал дүү харко маань гүйж ирээд ахаа гэж хашгирав. Түүний бүх бие шинхэн түлэгдэлтээр бүрхэгдсэн, цагаан цамцанд түлэгдэж урагдсан, цуснд будагдсан, хар ажлын өмдөнд ноорхоо мэд урагдсан. Ил гарсан хөлн цэврүүгээр бүрхэгдсэн байхыг хараад би цочирдсан бөгөөд энэ нь үнэхээр аимшигтай харагдав. Аха, ээжа, ихчаа, Ёшито. Ээж ирлээ, би Ёшито болон бусад хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн. Ээж бидний өмнө ёолж байгааг хараад би ихчтэйгээ аль болох хурдан аврахыг маш их хүсэж байлаа.
Хямралтай тулгарх үед хүмүүст юр бусын хүч өгдөг. Хүнд шархагдсан эгч маань шархан дарагдсан би ээжигээ барьж байсан хүнд баган дам нуруу түүнийг болсон шороо хог хаядлыг хосож байв. Энэ бүх хугацаанд ээж маань өвдөлтийг тэсвэрлэж чадалгүй, би хөвшөрч цааш явж чадахгүй, та хоёр эндээс хурдан яв гэж хашгирав. Ээжээ, битгий бууж өг, чи тэнд үлгэх хэрэгтэй. Эгч бид хоёр газар ухаж байгаад хумсаа урж тассаныг ч анзаарсангүй. Эцэст нь аврагдсан ээж маань гинтийн цохилт шархны өвдөлтөөс болж хөдөлж чадахгүй болж газар дунав. Түүнийг харахад хоёр хөлн шороо хог хаядлын даралтаас болж нийл ягаан болж модны хилтерхий, шилний хилтерхий хөлөнд нь наалдсан байсан тул тэр маш их өвдөж алхаж чадахгүй болсон мэт санагдав. Эргэн тойрноо харахад хаасайгүй гал гарч байгааг, гал төмөр хотыг бүхэлд нь бүрхэж байгаа мэт санагдав. Энэ хурдаар хүн бүр шатаж өгөх нь цаг хугацааны л асуудал байв. Би эгч рүүгээ харахад тэр маш их өрөвдөлтэй байдалд зогсож байсан тул би түүнийг яаж ийм хол явсныг гайхаж байлаа. Тэр ээжигээ аврах хүслээ биелүүлж арай ядан зогсож байв. Бид аюулгүй газар хүрэх ёстой байсан. Бид амьд үлдэх ёстой байсан. Эгч бид хоёр өвдөж уйлж байсан ээжтэй тусалж мөрнөөс нь барьж алхуулах хэрэгтэй болсон. Хэдхэн алхмын дараа хөршийн маань нөхөр барилга дотроос гүн гарч ирээд ягийсан надад туслаач. Эхнэр маань тэнд хэвтэж байна. Түүнийг нуруунд дээр минь үүрэхэд минь туслаач гэж хашгирав. Ээж эгч хоёроо хүлээж орхиод би гүн очлоо. Тэр дэлбэрэлтэд хөөгдөж зүрхийг нь хүчтэй зогсон бололтой. Би маш их бэрхшээлтэй тулгарч хүнд ухаангүй, бараг өгчгсөн эхнэрийг нөхрийнхөө нуруунд дээр өргөж чадсан. Тэр уйлж баярлалаа гэж дахин хэлээд утаан дунд гуйн яв. Хожим нь би энэ хүнтэй балгас дунд дахин уулзахад тэр надад нулимстай нүдээр эхнэр нь зүгтах гэж оролдож байхдаа нас барсан гэж хэлсэн. Тэр надад талархал илэрхийлсэн, ноён яг түүний ачаар эхнэрийнхээ сүүлчийн мөчөд хамт байж чадсан гэж хэлсэн. Хайртай эхнэрээ ингэж алдсан түүний мэдрэмжийг бодоход үгээр илэрхийлэхийн аргагүй гашуугаар дүүрч хайртай хүмүүсийнхээ амийг ингэж хөнөөсөн хүмүүсийн эсрэг дотор минь уур хилэн дүүрч байгааг мэдрэхээс өөр аргагүй байв. Бид галын дэрэгдээс зайлсхийж нурангтай газраар чимээгүйхэн отоо голын ирэг рүү алхав. Эргээд харахад атомын бөмбөгийн хохирогчдыг дагсан олон хүн биднийг хизээ хаан цугларсныг би мэдэхгүй. Аимшигтай царайтай зарим нь нурсан байшингуудаас арай ядан мүлхэж гарч чадсан, эсвэл гудамжинд хаягдаж ухаан орсон байж магадгүй. Усан сэгсийж махан урагдсан, арьсан чадсан үлдэгдлээсээ унтсан байв. Бусад нь нүцгэн зөвхөн урагдсан, бохир хувцастай байв. Бүх царай цус дортгоор бараан улаанаар будагдсан, шавар хог хаягдалд хожигдсан, зөвхөн нүдэн л том нээлттэй хоосон байв. Хинч дуугарсангүй, харгасаар алагдсан үхсэд өхлийн жагсаалаа үргэлжлүүлж байгаа мэт байв. Гинэт 10 орчим насны нүцгэн хүү зөвхөн дотор хувцастайгаа замын хажуугаас үсрэн гарч ирээд миний өмнө зогсоод гараа атхан цөхрөнгөө барингуй. Аха, ээжийг минь авраач. Тэр байшингийн доор гацчихсан үхэж байна. Хүүгийн зааж байсан зүгт нурсан байшингууд манан дунд уулсаар цохож байв. Би түүнийг аврахыг хүсэж байна. Хүү над руу ширтэж байна. Хэрв надад цаг байсан бол би түүнд туслах байсан. Аюул биднийг ойртуулж байна. Замаа төөрүүлж намайг дагсан хүнд гэмтсэн хүмүүсийн алхмууд байдлыг уламд ордуулж шатаж буй хотоос зүхтахыг улам хэцүү болгож байна. Хүү буцаж гүйх гэж байна. Бид энэ хүүгч бас өхүүлж болохгүй. Би түүнд уйлж хэлв. Энэ нөхцөлд ээжийг нь аврах боломжгүй юм. Хэрв бид нэг секунд ч хурдан зүгтахгүй бол хүү болон энд байгаа 12 орчим хохирогч шатаж өгөх болно гэдгийг би түүнд дэлгэрэнгүй тайлбарлав. Энд байгаа ээжтэйгээ баяртай гэж хэлээд түүний төлөө амьдрах гэж би хэлв. Хүүгийн гунигтай мэдрэмжийг бодоход зүрх минь өвдөж уйлахаа болж чадсангүй. Хүү миний суугнаас шургаад буцаж гүйсэн боловч дунд нь зогсож, ээж нь хавханд орсон нурсан байшин руу гараа атхан залбирч, дараа нь миний араас буцажгүй. Ийм нөхцөлд салд сарнсан эцэг их хүүхдийн амьдрал, үхлийн талаар бодоход би хэлэх үггүй болсон байв. 8 сарын 6-ны өдөр ирэх бүрт тэр өдрийн зүрх шимшрэн хүүгийн дүр төрх дахин гарч ирэн, өөрийгөө зэмлэх, харамсах сүдэр тусгаж, би юу ч хийж чадахгүй гэж надад хэлдэг. Тэр өдөр надтай хамт цугцсан хүү одоо олон настай, 40 гаруй настай ир болжээ. Тэрээр энэ өдрийг дайны сүрлээс үүдэлтэй зүрх шимшрэн муу гашуудлын мэдрэмжээр ухтаж байгаа байх. Эцэст нь бид одоо голын ирэг дээр хүрч чадлаа. Гэвч Мисаса гүүр нурсан байв. Дээшээ харуул Хирошим, Йокохама хотуудыг холбосон үндэсний төмөр замын гүүр нураагүй байсан ч унтлахын өрөөнүүд нь шатаж хаасайгүй гал дүрлцэж байв. Аюулгүй газар мэт санагдах Нахцука руу очихын тулд бид энэ төмөр замын гүүрээр гарах ёстой байв. Ээж маань цаашид хөдөлж чадахгүй гэж хэлсэн. Энэ гүүрээр гарсны дараа аюулгүй болно гэж бидэнд урам зориг өгөөд эгч бид хоёр ээжийнхээ гарыг атгаж мөрөн дээр нь гараа тавиад утаатай төмөр гүүрээр гарлаа. 3 өхөж буй сахиусан тэнгэр.
Төмөр гүүрээр арай ядан гарсны дараа бид голын ирэг дээр байрлах оошвол цэцэрлэгт хүрээлэнгийн эсрэг голын ирэг дээр унав. Үд дунд болж байсан бололтой. Голын иргийн цаана өтгөн харавтаа тэнгэрт хөвж ширүүн гал харанхуй тэнгэрийг нар жаргах мэт улаанаар гэрэлтүүлв. Үд дундын наранд Хирошима хотыг шуургатай оройн бүрэнхий бүрхв. Гол болон голын ирэг нь атомын бөмбөгийн хохирогчдын зовлонт давлгаанаар дүүрсэн байв. Тэд цугларч, ёолж, тарж, арчигдаж одов. Баруун бэлтгэлийн талбайгаас зугтсан атомын бөмбөгийн хохирогчдын дүр зураг үнэхээр эмгэнэлтэй байв. Тэд ажлынхаа дунд байсан байх, учир нь тэдний ихэнх нь бараг нүцгэн байсан бөгөөд энэ хүртэл явах гэж зүдэрсэн бололтой. Зарим нь үхсэн, арьс нь ноорхой мэт урагдсан, зарим нь түлэгдсэн мөчрүүдээр дэлгэгдэж, өвдөлтөөсөө болж хашгирч байв. Энэ бол хохирогчдын аимшигтай дүр зураг байсан тул ердийн нөхцөлд хүн түн рүү шууд харах боломжгүй байв. Ядарч туйлдсан, шархадсан би оюун ухаан минь мдээгүй болсон байв. Миний мэс чанар, эрүүл ухаан зогссон байв. Би дасгарах хар борооны дор мансууран хамтдаа бөөгнөрөв. Энэ бол юр бусын хар бороо байв. Шүлэгдсэн цогцснууд одоо голын дагуу бөөгнөрөн хөвж бие биетэйгээ холбогдсон байв. Бидний хажууд Солонгос ээж голын гадаргуу руу ширтэн уйлж арчигдсан хүүхдээ цөхрөнгөө барсан хайж хүүхэд нь тэнд байгаа эсхийг гайхаж байв. Би ихч маань ээжийнхээ хөлний шархыг даавуугаар ороож арчилж байгааг анзаарав. Тэд дээшээ хартал хажууд нь зогсож буй цэрэг харагдав. Түүний хувцас салуун туяанд түлэгдсэн, арьс нь ил гарсан, цус нь будагдсан байв. Түүний бие бүрэн нүцгэн түлэгдсэн байв. Игч нь босож ээжийнх нь тайлж өгсөн даван хувцсыг авч цэргүүдийн нүцгэн бие дээр нөмрөв. Цэрэг маш их баярлаж нүдэнд нь нулимс цийлгэнэв. Тэрээр түлэгдсэн игчтэй ус ууж болохгүй, ус уух нь түүнийг үхэлд хүргэн гэж анхааруулв. Шархадсан хүн мөхлийн голын өмнө бурхны өгсөн оюун ухаан, сайн сайхныг эргүүлэн олж авав. Игч маань төрөлхийн үүрэг мэд урагдсан цагаан цамцныхаа хэсгүүдийг уурж, боолт болгон ашиглаж цэргүүдийн шархыг ороодог байв. Тэр хоёр дараа нь 3 шархыг нэмчилж байсан ч эцэст нь ядарч туйлдсан тул бидэн рүү буцаж суугаад тонгоо. Туранхай царай биеэр нь түлэгдэлт мэдрэгдэж байв. Түүний залуу насны хайрын дүл цэргүүдийг халамжлахад шатаж байгаа мэт хэсэг зуур анивчхын өмнө анивчих дүл шиг байв. Энэ аимшигтай байсан байх чаргуу хөдөлмөрлсөний чинь төлөө баярлалаа. Энд хэсэг амарцгаая гэж игч маань талархлын үгэнд минь бовтнов. Би игчийнхээ үйлдэлд гайхаж, гүнээ сэтгэл хөдлөж, өөрийн бишгэлээс эцснээс гадна зүрх сэтгэлд минь сэтгэл хөдлөл огцом нэмэгдсэн. Тухайн үед Хирошима мужийн эрүүл мэндийн төвд зөвлөгчээр ажиллаж байсан игч маань тэр өглөө ажилдаа явахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Ажил руугаа явах замдаа Хакушима трамвайн зогсоолын трамвайн тавцан дээр гიშгэж байхдаа атомын бөмбөгт өртсөн. Тэрээр хүчтэй дулааны туяа дэлбэрэлтэд өртөж газарт шидэгдэн ухаан алдсан. Ухаан ороход түүний барьж байсан шүхэр алга болж толгойноос нь бусад бүх бие нь маш их түлэгдсэн байв. Дайны үеийн олон эмэгтэйчүүдийн нэгэн адил тэрээр цагаан цамц хар ажлын өмд өмссөн байв. Хожим нь би хар ажлын өмд нь атомын бөмбөгийн туяаг хамгийн сайн шингээдэг бөгөөд цацраг туяа нь түүний ясанд гүн нэвтэрч доод биеийг нь сүйтгэсэн болохыг мэдсэн. Дулааны туяа дэлбэрэлтэд урагдсан хувцастай түүний хүнд гимтсэн бие нуранган дор дарагдсан замд гацсан байв. Би гимтэж ядарсан ээж ихч хоёроо аюулгүй газар аваачиж имжлэхийг хүссэн боловч тэд хоёулаа хөдөлж чадахгүй гэж хэлсэн. Би далангаас ямар ч тээврийн хэрэгсэл хайж үзсэн боловч юу ч байсангүй. Хаяа нэг ачааны машин өнгөрөх боловч үргэлж гимтсэн хүмүүсээр дүүрэн байдаг байв. Тэр мөчид би отоо голын дээд хэсэгт Геоны ойролцоох Япон гангийн салбар үйлдвэр байдаг бөгөөд тэнд ажилчдыг дайжилж байсныг саналаа. Би тэднийг тийш нь аваачгаар шийдлээ. Бидний амарсан Оташиба цэцэрлэгт хүрээлэнгээс холгүй байсан ч бид тэднийг чирэн үйлдвэрт хүрэхэд аль хэдийн үдшийн бүрий болсон байв. Эргээд харахад Хирошима хот бүхэлдээ гал давтаж, шөнийн тэнгэр улаанаар гялалзаж, алсад дэлбэрэлт шажигнах чимээ сонсогдож байв. Үйлдвэрийн ажилчид миний царайг санаж, эгч нар маань биднийг хэвтүүлэх өрөөг тэр даруй цэвэрлэв. Тэд хэвтэж байсан ээж эгч хоёрт том будааны бөмбөлөг өгөөд энэ аимшигтай байсан байх. Бид одоо маш их будааны бөмбөлөг хийж байна. Эдгээрээ мөн та өлсөж байгаа байх гэж хэлв. Би идэх гэж оролдоод нэг хацчихсан ч ямар нэг шалтгаанаар доктор муухаарч залгиж чадсангүй. Зөвхөн надад ч биш байсан. Ээж эгч атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдсэн бүх хүмүүс ч гэсэн адилхан мэдрэмж төрдөг байсан доктор муухаарах. Үүнийг бодоод үзвэл бид өглөөнөөс хойш ус чуугаагүй, юу ч идээгүй. Энэ бол шалтгаан нь байсан юм. Хожим нь бид цацраг идэвхт бодисоор амьсгалсны үр дүн гэдгийг ойлгосон. Доктор муухаарах нь намжихын тулд маргааш өглөө хүртэл хүлээх хэрэгтэй болсон. Тэр шөнө ээж бид хоёр аюулгүй газар нүүж очсондоо маш их тайвширсан тул шархны өвдөлт маш хүчтэй байсан тул бид унтаж чадсангүй. Гисэн хэдий ч ихч маань түлэгдэлт өндөр халууралтын аимшигтай өвдөлтийг төвчиж шүнжэнгөө шаналж нүд ирмэгч үгүй унтаж өнгөрөөсөн.
Юуны өмнө би суларсан ихчээ хурдан эмчлэх хэрэгтэй гэж бодоод түүнийг болон бусдыг нь энэ геоны үйлдвэрээс ойрхон ихнэр эмээ өвгийнхөө амьдардаг Нахацука дахь Окаа руу аваачхыг хүссэн. Миний зарим шав нарч бас энэ үйлдвэрт ажиллахаар дайжлагдсан. Биднийг асарч байсан үйлдвэрийн эзэн тэр өглөө ойролцоох оюутнуудтай холбоо барьж түүний 3 шав нь бидэнд туслахаар яаран очсон. Оюутнууд хүнд өвчтэй ихчийг маань үйлдвэрээс Окаа руу дамнуургаар хүргэж өгсөн. Энэ бол бид 19-900-аас хойш тусдаа байсан ихнэр хүүхдүүдтэйгээ дахин уулзсан явдал юм. 4. Эхийн тэврэлтэх нэлэх хүүхдийн хувь тавилан. Энэ бол нурсан байшингаас аварсан ихнэр том хүүгийнхээ нүүлгэн шилжүүлэлтийн тэмдэглэл юм. Би тэдний надад хийсэнчлэн тэдний дурсамжийг бичсэн. Тэр нэлэх хүүхдийг надаас хүлээн амгацаа цэцэрлэгт байрлах агаарын довтлогооноос хамгаалах байр руу зөнгөөрөө гүйж орж агаарын довтлогооноос хамгаалах малгай ээжийн минь хувцсыг шүүрч аваад өөрийнхөө ургацсан хувцсан дээр нөмрөөд зөвхөн ганц гидс боолтой шороонд дарагдсан нэлэх хүүхдийг агаарын довтлогооноос хамгаалах малгаанд ороож гита сандал өмсөд нэлэх хүүхдийг нэг гараараа нөгөө гараараа барин зүгтсэн. Тэр эцгийнхээ амьдардаг Нахацука руу зүгтхийг оролцсон боловч Утаакал аль хэдийн замд нь дүүрч түүний замыг хаасан байв. Тиймээс тэр бидний байсан газраас эсрэг чиглэлд Нёцу бунхан руу яв. Хакушима хотод агаарын дайралтын үеэр бидний тогтоосон хорогдох газар бол Хакушима бага сургууль байсан боловч түүнийг сургуулийн талбайд хүрэхэд сургуулийн барилга нуурж эргэн тойронд нь гал дүрлцэж байв. Дулаан туяа түлэгдэлтээс болж харсан ганцхан нүцгэн хүн сургуулийн үүдэнд хий үзэгдэл шиг гайхширсан байдалтай зогсож байв. Сургуулийн ойролцоох мужааны цэхийн эзний охин биднийг удахгүй явна гэж дуудсан боловч үүний дараа бид хэсэг хугацаанд хэнийг ч хараагүй. Токио гүүр рүү явах замын дагуух цахилгаан хэрэгслийн шунг. Бид гიშгэх газаргүй нуранг овоосон дээгүүр алхаж нурсан байшингуудаас чатаж буй модны давлгаа гүүрээр гаталж Кибаши голын дагуу зүгтахтаа бүдэрч байв. Зам дагуух байшингууд шатаж байсан тул бид элсэн дээгүүр алхаж дэлбэрэлтийн аимшигтай чимээ дунд би айсан хүүхдээ чанга тэврээд аль болох хурдангүй. Дөлнөөс цугтаж бид эцэст нь инженерийн корпусын бэлтгэлийн талбай болгон ашигладаг жижиг толгод дээр авирсан. Бид Ёшитог буулгаад тайвширсан амьсгаа ав. Доорх толгодын сүүдэрт нурж унахаас зүгтсэн ганц байшин харагдав. Ойролцоогддог байсан бөгөөд нэг хөгшин ир шахуургын дэргэд чичирч, хоолойн чичирч, намуу амидаа буцуу гэж ашигч зогсож байв. Тэр түүн рүү залгаад худгийн усыг ашиглаж болох эсхийг асуув. Тэр шавраас нүлхэж гарсан юм шиг харагдаж байсан Ёшитог угааж дараа нь өөрийн гар хөлийг угаав. Ууланд хэсэг хугацаанд амарсны дараа атомын бөмбөгдөлтийн золгүй хохирогчид нэг нэгээрээ авирч биеийн аимшигтайгаар эвдэрч дээшээ гарч эхлэв. Тэр даруй ялах, уйлах чимээнд автаж аимшигтай дүр зургийг харахыг твцсэнгүй. Яг тэр үед хар бороо орж эхэлж хүмүүс хусны төвөлд хорогдов. Онгоцны архирах намхан бүдэг чимээ хүмүүрийг дахин агаарын дайралтаас айж тэд үнэхээр амьд биш юм шиг санагдав. Санамсаргүй байдлаар уулын цахад байрлах байшингийн нэгэн эртүнд бус хатууноос нь даав нэг аяг будаатай ууд өгчээ. Үүнийг ашиглан хүүхдээ нуруунд дээрээ үүрч яваарай. Буцах газар байна уу? Тэд ийдгээр асуув. Тэдний сайхан сэтгэлийн халуун сэтгэлд талархаж би нэлэх хүүхдийг тэдний өгөөмөр сэтгэлээр өгсөн бүсээр нуруунд дээрээ үүрч надад өгсөн хоолны удаа уулнаас буу. Тэрээр инженерүүдийн цэх рүү явсан боловч тэнд бөмбөгдөлтөд өртсөн цэргүүдээр дүүрэн байв. Тэр түлэгдсэн, харлсан, шарханд бүрхэгдсэн цэргүүдийн аимшигтай дүр зургийг хараад нүдээ нээж чадсангүй. Тэр газарт хэвтэж буй хүмүүсийг гიშгэхгүй тулд хөл тавих газар хайж Отоголын усан сан руу яв. Далангийн дагуух зам дээр олон тооны хохирогчид нүүж урагдсан биеийн нүцгэн хөл нүцгэн хөвж байв. Түүнийг урсгал дагуулan явхдаа хөлн цус алдаж байсан хүнд гадаа гутлаа өгөв. Отоголын дээд хэсэгт Ушида уулын бэлт Гион руу явдаг гатлага онгоц байв. Тэр завчингаас түүнийг явуулахыг гуугаад Гион сумд очив. Тэнд хохирогчид цугларч тосгоны тусламжийн баг хохирогчдыг хувийн байшинд аваачиж шархыг нь эмчилж байв. Орой болсон үед тэр эргэн тойронд хэвтэж буй хүмүүсийн дундуур явж Нахацукагийн эцгийнхээ гэрт ирэв. Энэ нь төвөөс нилээд хол байрладаг байшин байсан ч дэлбэрэлт таазыг унгааж байшингийн дотор талд арын хаалганаас гэр ахын бараа гал тоогооны хэрэгсэл тархсан байсан нь бөмбөгдөлтийн хор хөнөөлийн хүчийг гэрчилж байв. Ийхүү бусдын сайхан сэтгэлээр тэтгэгдэж ихийн гарт тэврэгдсэн нэлэх хүүхдийн амийг өвөө эмээгийн гэрт аюулгүй хүргэж өгөв. Ийхүү бидний уулзалтыг 2 дахь өдрийн өглөө баярын нулимсаар ухтан ав. 5. Халилуя Харуко. Эхнэрийн маань эцэг их сүмд удаан хугацаанд үйлчилсэн Христэд итгэгчид байсан. Тэд өдөр шөнөгүй бидний аюулгүй байдлын төлөө хүлээж залбирч дараа нь бөмбөгдөлтийн хохирогч болсон гэр бүлд маань өрөө санал болгосон. Миний дүү шавнаар нь дамнуургаар энэ байшинд аваацсны дараа дахин босохгүй. Тухайн үед Хирошима руу хаясан бөмбөг атомын бөмбөг гэдгийг хэн ч мэдээгүй. Үүнийг шин төрлийн тусгай бөмбөг гэж нэрлэдэг байсан бөгөөд хэд хоногийн дараа л атомын бөмбөг болохыг тогтоожээ.
Дараагийн өдөр нь би гэртээ агаарын довтлогооноос хамгаалах байранд хадгалж байсан анхны тусламжийн хэрэгсэл болон бусад зүйлсийг авахар халуун наранд Хирошима руу буцаж алхав. Дараа нь бид мэдээлэл цуглуулах, сургуулиудтай холбоо барих, сурагчдын хохирлыг үнэлэхээр чадсан хог хаягдал болсон Балгас хотод орлоо. Газар нь улаавтар хүрэн өнгөтэй үнсэн үлдэгдэл халуун дуусан хിവэр байсан бөгөөд Балгас даяар нүүлгэн шилжүүлэх байршлыг заадаг норхоо зүйлс хайртай хүмүүсийн аюулгүй байдлын талаар асуусан тэмдэгнүүд тархсан байв. Үлэг хайж буй хүмүүсийн сүдэр хаасайгүй харагдаж байв. Нагцука дахь Окаки хотод эгч маань хөдөлж чадахгүй түлэгдэлтийн өвдөлт өндөр халууралтаас болж цацрагийн өвчний дунд хэвтэж ээжүүдийн залбирлын дунд анхаарал халамж авч байв. Эхнэр маань Гёнда Хакима эмнэлэгт үзлэг хийлгэхийг хүсэн байнга яаран очдог байсан ч эмч хохирогчдыг нэг нэгээр нь эмчлэх завгүй байсан тул бидэнд зөвхөн ариутгагч өгч чадсан юм. Тэр үед пастор Ямамото Рюкичгийн бэлэвсэн эхнэр Токиогоос нүүж ирсэн байв. Окаки болон Окакигийн эцэг эх энэ өндөр настай эмэгтэй дээр зочилсон. Тэд түүнийг асарч байсан бөгөөд бөмбөгдөлтөөс буцаж ирсэн ноён хатагтай умиданаар тэнд байрлаж байв. Түүний танилын эхнэр ноён умидад найдаж Хирошимагийн буудал дээр бөмбөгдөлтөд өртөж биеийн дээд хэсэгтээ түлэгдэлт авч Окава байшинд хорогдсон байв. Бөмбөлөгт өртсөн олон хохирогч амьд үлдсэн хүмүүс байсан тул Окавагийн хүмүүс чин сэтгэлийн хайр халамжаа харамгүй хайрлаж байв. Бөмбөгдөлтөөс хойш 3 дахь өдрөөс эхлэн эгч маань өдөр бүр 40 хэмээстэй шалуурч байв. Мөс авч чадаагүй тул тэд түүнийг худгийн усаар хөргсөөр байв. Аз болоход эгч маань нийгмийн эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламжийн зорилгоор түүнд даатгсан боолт самбай, хөвөн спиртийг Окава байшинд зөөсөн тул ээж болон бусад хүмүүс эгчийнхээ бүх биеийг спиртээр ариутгаж, шархыг нь эмчлэхийн тулд ариутгагч түрхэж чаджээ. 7 хоногийн дотор түүний биеийн доод хэсгийн арьс, ялангуяа хүнд түлэгдсэн хөл нь шархалсан байв. Түлэнхийн цэв рүү хуулагдах шарх халдвар авч өд хорхоо шавж дүүрэх үед ээж болон бусад хүмүүс хязгаагаар нэг нэгээр нь авч тухайн хэсгийг ариутгасан. Тэр хоолны туршилгүй болж арай ядан будаа балгаж байв. Түүний бие уламд орцсон 10 орчим хоногийн дараа тэрээр 42 хэм хүртэл халуурч зүрх нь өдөр бүр суларч байв. Пастор Ямамотогийн бэлэвсэн эхнэр Библийг уншиж өдөр шөнөгүй залбирдаг байв. Үүний зэрэгцээ тэрээр хөгшөрч халуун байсан ч хохирогчид дээр очиж атомын бөмбөгийн аимшигт үр дагавар, түүний аимшигт үр дагаврын талаар бидэнд ярьж тийм ч хүн өнөөдөр дахин өгсөн гэж хэлв. Аимшигтай юм. 20 орчимд эгч маань комд орсон. 22-нд эгчийн хүсэлтээр би түүний гарт бита комфорт тарьсан. Тэр ухаангүй байхдаа ахаа би жим самар байна гэж хэлсэн. Би тэр даруй дэлгүүр хайж хол яваад жим сайсан боловч хаанч байсангүй. Гэртээ харих замдаа бараг л бууж өгөөд эцэст нь ганцхан усан үзэм ердөө ганцхан аваад буцажгүй. Халуунаасаа болж цангасан эгчийн аманд усан үзэм бүрийг нэг нэгээр нь хийв. Баярлалаа ахаа. Би бүх зүйлийг бурханд даатгаж байна. Би аавтайгаа нас барсан аавтайгаа хамт байх болно. Эдгээр нь миний эгчийн надад хэлсэн сүүлчийн үгс байв. Атомын бөмбөгийн хохирогч болсон цагаас өнөөдрийг хүртэл тэр ганц ч гомдол хийлээгүй. Тэр зүгээр л зовлонг твцсэн. Дараагийн өдөр буюу 23-нд эгчийн минь цээж амсгаад авчтан цохилж үхэл ойртож байгааг илтгэж байв. Ноён Ямамото ээж бид бүгд түүний орны дэргэд цугларч Библийг уншиж залбирч байв. Ухаан бүдгэрч байсан эгч маань хэд хэдэн удаа толгой дохин амин гэж бовтонсон боловч гинэд би Иесусыг харж байна гэж хэлээд бидний гарыг чанга атгасаар чимээгүйхэн амьсгалаа авав. Түүний царай халуурснаас болж улайсаар байв. Удаан хугацааны турш тэсвэрлэх хугацаанд зовлонгүйгээр тэрээр бурхан дуудагдсан бөгөөд амар тайван, зөөлөн, гэрэлтсэн царайтай байв. Тэр 24 настай байв. Тэнгисийн цэргийн нэгтлэн бодох бүртгэлийн сургуульд сурч байсан дүү Акира маань гэрлэж нүүж ирсэн эгч Мицукотой хамт Окагийн гэрт яран очив. Дайны төгсгөлд Хирошима хот бүрэн сүрсэн тухай сонсоод хамдаа хэлв. Гэсэн хэдий ч эгч маань нас барснаас хойш ердөө 30 минутын дараа тэд ирсэн бөгөөд түүний сүүлчийн мөчөд цагтаа очиход хитрхи оройтсон байсан тул тэд зөвхөн уйлж чаджээ. Дараагийн өдөр нь ёслолын оршуулгын ёслолын дараа бид хөршүүдийнхээ тусламжтайгаар түүний цогцыг Нагцука дахь католик сүмийн ард байрлах толгодын ингэрт аваачиж өөрсдөө чандарлав. Дараагийн өдөр нь гашуудж буй ээж маань ахтайгаа хамт эгчийн минь чандрыг Хирошимагаас Яманшимужийн аавын булшинд оршуулахаар яв. Түүний нэрийг Харуко гэдэг байв. Энэ нэрийг пастор байсан аав маань түүнд өгсөн. Тэрээр охиндоо халилуя гэж нэрлэхийг хүссэн. Энэ нэрийг Хару гэдэг үгийн авян дээр Ко нэмж оруулсан. Үүний утга нь бурханд алдар гэдэг нь тодорхой. Аавын чин сэтгэлийн залбирал хүсэл нь энэ хүүхэд эсвэл түүний хүүхэд хүмүүст болон бурханд үйлчилж, бурханд таалагдаж болох болтугай гэсэн хүсэл байв. Бурханыг алдаршуулах гэрч.
1919 оны 4-р сарын 28-нд Ямагата хотын Якомач дахь сүмийн сүмд төрсөн тэрээр бага наснасаа л Японы хүүхэлтэй шиг сайхан сэтгэлтэй, зөөлөн охин байсан бөгөөд найз нөхөд насанд хүрэгчдийн адил хайрлагдаж, биширч байв. Аавынхаа шилжилт хөдөлгөөнөөс болж тэрээр Ида, Хирошима, Нирасаки дахь бага сургуулаа солих шаардлагатай болсон. Аав нь цус харуултанд өртөж, орондоо ороод пастрын ажлаасаа тэтгэврт гарч Токио руу нүүжээ. Ноён Жиро Хамасакигийн сайхан сэтгэлийн ачаар тэрээр Азбу дахь Тоёг огтын сургуульд элсэж дотор байранд нь амьдрах боломжтой болжээ. Санхүүгийн бэрхшээлээс болж эцэгийнх нь Яманшимужийн Ичикава руу буцаж ирэхэд тэрээр ахлах сургуулаа орхиж Кофо дахь авгахынхаа хүүхдийн эмнэлэгт дадлагжигч зөвлөгч болж гэрийн ажилд тусалжээ. Тэнд тэрээр зөвлөхөн сургуульд суралцаж зөвлөхөн мэргэжил эзэмшжээ. Аавынхаа Христэд итгэгч танил ноён Сизо Микигийн тусламжтайгаар түүнийг Тамашима сүмд томилжээ. Окаймамужийн нийгмийн эрүүл мэндийн төвд шилжиж, дараа нь Хирошимагийн нийгмийн эрүүл мэндийн төвд шилжүүлв. Атомын бөмбөгдөлтийн жилд бид хэдэн жил тусдаа амьдарсан бөгөөд эцэст нь Хирошимагийн Хакушима хотод гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах боломжтой болсон юм. Тэрээр итгэл үнэмшлээ хүлээн зөвшөөрч охин байхдаа аавынхаа залбирлын хариуд баптизм хүртсэн. Гадны хүний үзэл бодлоос харахад түүний богинохон амьдрал огт айцлагдаагүй юм. Аав нь өвдсөн тул тэрээр ээждээ нас барсны дараа гэр бүлээ дижээхэд нь тусалсан. Тэрээр загалмаагаа өөрч өвчтэй хүмүүст зөвлөгчээр үйлчилж, гэр бүлдээ Христэд итгэгчээр үйлчилсэн. Хүн төрөлхтний анхны нүгэлтайн атомын бөмбөгийн харгас гамшигын дунд тэрээр сайн мэдээний эхлэлээр зогсож, өөрийгөө мартаж чархадсан мунсан хохирогчдын өвдөлт зовлонд өөрийгөө зориулсан. Атомын бөмбөгдөлтийн дунд тэрээр Христийн цагаатгагч хайрыг гэрчилж, нэрнээс нь харахад дуудагдахаасаа өмнө Бурхны алдрыг илчилсэн. Загалмаан хөлт цэцэглэж буй цэвэр ариун, зөөлөн цагаан сараан цэцэг шиг тэрээр цэвэр залуу амьдралаа золиослсон. Бурхны алдар суу болон мөхсөн. Үнэхээр аялалгүй Харуко, амин. 6. Бидаа мэдрэх сорилтууд ба инх тайвны төлөөх хүсэл тэмүүлэл. Би гипоцентрээс 1,4 км-ийн зайд орших Нишикушимачо 123 гэт атомын бөмбөгт өртсөн. Би нурсан барилгын доор нуугдаж газраас зүхтэж түлэгдэж үхээс зайлсхийсэн ч 100 гартаа халуун туяанаас түлэгдэж толгоогоо оролцуулан биеэрээ хөрсөн бөгөөд бөмбөгдөлтийн дараахан мөчрүүд маань маш их суларч дотор муу харж үс минь өдөр бүр унаж биеэрээ хорт хавдар үүссэн. 2 жилийн турш би атомын бөмбөгтэй холбоотой эдгээр өвчний улмаас үхлийн айдас байнга мэдрэгдэж байсан. Дараа нь би эрүүл мэндээ сэргээсэн мэд санагдаж байсан ч хэдэн жилийн дотор цусны даралт ихсэж янз бүрийн өвчин, бие махбодын өвчнөөр шаналж байсан. Эхнэр маань мөн атомын бөмбөгний улмаас цус багталтай гэж онцлогдсон бөгөөд остеомиелиттэй төстэй шинж тэмдгүүдийн улмаас мөчрүүд нь хавдаж, өвдөж байгаа талаар гомдлож алхахад хэцүү болгодог байв. Тэрээр мөн шалтгаангүйгээр толгой өвдөх, толгой эргэх зэргээр шаналж, ихэвчлэн орондоо хэвтдэг байв. Хэдэн жилийн өмнө тэрээр лейкемийн улмаас хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтсэн. Атомын бөмбөгдөлтийн үеэр Хирошима хотод ойролцоогоор 420 тэг хүн байсан гэж тооцоолж байгаа бөгөөд одоо байгаа мэдээлэл судалгаанд үндэслэн нас барсан хүмүүсийн тоо 200 тэг орчим гэж тооцоолж байгаа ч үүнийг батлах баттай нотлохоо байхгүй байна. Ойролцоогоор 160 тэг амьд үлдсэн хүмүүс атомын бөмбөгийн урд өмнө байгаагүй шинж тэмдгүүдийн улмаас бие махбодын болон сэтгэл санааны хямралд өртөж, туршлага нь ойлгогдохгүй байгаад бухимдаж, дуу хоолойгоо илэрхийлсээр байна. Атомын бөмбөгт шууд өртөөгүйч бөмбөгдөлтийн дараа гипотод орсон, эсвэл цогцтой харьцах, эсвэл аврах ажиллагаа явуулж байхдаа цацраг туяанд өртсөн хүмүүст атомын бөмбөгийн шинж тэмдэг илэрч, нас барсан эсвэл атомын бөмбөгийн дараах бусад эмгэгүүдээр шаналж, атомын бөмбөгийн амьд үлдсэн хүмүүсийн адил тэд насан туршийн зовлон амсдаг. Тэд атомын бөмбөгийн өвчний янз бүрийн шинж тэмдэгтээ тулгардаг бөгөөд энэ нь атомын бөмбөгийн удаан үргэлжилсэн өвчин гэгддэг тодорхойгүй өвчин, хорт хавдрын өндөр тохиолдол, түлэгдэлтээс үүдэлтэй килоид сорив, жирэмсэн атомын бөмбөгийн хохирогчдоос төрсэн хүүхдүүд, шархлаад колиттэй өнчин хүүхдүүд, атомын бөмбөгийн өнчин хүүхдүүд болон ахмад наснуудын асуудлууд зэрэг нь тэдний амнаас амжиргаанд занал хийвч байна. Гэсэн хэдий ч тэдэнд нөхөн төлбөр олгох, хариу арга хэмжээ авах ажлыг хангалттай хэрэгжүүлээгүй хэвээр байна. Атомын бөмбөгийн хохирогчдыг дэмжих асуудлын зэрэгцээ эдгээр асуудлыг анагаах ухааны үүднээс ойлгож шийдвэрлэх нь яаралтай тэргүүлэх чиглэл юм. Атомын бөмбөгийн тесрэх хүч нь 3000-4000 хэмээн маш өндөр температурыг үүсгэдэг бөгөөд шууд цохилтонд 1 км-ийн зайд байгаа хүнийг бүрэн үхэлд хүргэх чадвартай цацраг туяа ялгаруулдаг гэж ярьдаг. Түүний хор хөнөөлийн хүч хэмжээшгүй юм. Дэлбэрэлтийн сүрэл аимшиг атомын бөмбөгийн дараах удаан үргэлжилсэн үр дагавар нь хүн төрөлхтнийг үндсээр нь сүйтгэсэн. Атомын бөмбөгийн хүн төрөлхтөнд учруулсан хор хөнөөлөл нь харьцуулшгүй, тайлбарлахын аргагүй эмгэнэлт явдал байв. Шалтгаан нь юу ч байсан цөмийн зэвсгийн хүнлэг бос байдал, харгислалыг хизээж зөвтгөж уужилж болохгүй.
Энэ нь ялангуяа атомын бөмбөгийн дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүсийн хувьд тэдний их тайвны хөдөлгөөний үндэс суурийг бүрдүүлдэг бөгөөд энэ эмгэнэлт явдлыг дахин давтахгүй байх чинь сэтгэлийн хүсэлтэй хамт байдаг. Сүүлийн жилүүдэд Хирошима хотод атомын бөмбөгийн хөшөөн дээрх амар тайван нойрстой. Учир нь бид энэ алдааг давтахгүй гэсэн бисэн. Бид бичээсийг шинжлэхийг дэмжиж буй хүмүүс атомын бөмбөгдөлтөд өртсөн японочууд яагаад уучлалтгүй байх ёстой вэ? Тэдний хариуцлага хоёрт нь л утгатай биш гэж үг гэж маргаж байна. Үүний хариуд уг бичээсийг хадгалахыг дэмжиж буй хүмүүс энэ бичээсийн алдаа гэсэн мэдэгдэл нь хүмүүс бусад хүмүүсийг хөнөөхийн тулд цөмийн зэвсэг ашигласан анхны нүглийг хэлж байна. Энэхүү анхны нүглийг үгүйсгэх нь Японы цөмийн зэвсэглэлд зам тавих гэсэн оролдлого юм гэж маргаж байна. Хирошима хотын дарга Норио Ямада атомын бөмбөгдөлтийн 25 жилийн өмнө уг бичээсийг шинжлэхгүй гэж мэдгдснээр энэхүү маргаан төр зуурын төгсгөл болсон юм. Энэ нь атомын бөмбөгдөлт нь зөвхөн хувь хүний амьд үлдсэн хүмүүсийн асуудал биш, зөвхөн Хирошимагаар хязгаарлагдахгүй гэдгийг харуулж байна. Энэ нь олон улсын улс төрд нөлөөлдөг цөмийн зэвсгийн оршин тогтнол, цөмийн стратегийн айдас, инх тайвны хөдөлгөөнтэй гүн гүнзгий холбоотой бүх хүн төрөлхтний асуудал юм. Атомын бөмбөгдөлтийн хариуцлагыг хүлээх нь Америкийн эсрэг, Дайны эсрэг, цөмийн эсрэг үзэл бодолтой хамт бичээсийг шинжлэх хөдөлгөөнд хүргэсэн. Цөмийн зэвсэгтэй улс орнуудын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаатай холбогдуулан уг бичээс нь хөшөөгийн инх тайвны хөдөлгөөний цайз болгон ашиглахын ач холбогдлыг баталж байна. Энэхүү дурсгал нь инх тайвныг хүсэх хүслийн илэрхийлэл бөгөөд Хибакуша биш ч гэсэн Дайны эсрэг үйл ажиллагаа явуулахыг урам зоригжуулсан сэдлийг эрхэмлэхийг хүсдэг энгийн иргэдийн дуу хоолойг тусгасан болно. Зарим хүмүүс бөмбөгдөлтийн хариуцлагын асуудал нь өөрийн хариуцлагыг асуухгүйгээр хариуцлага хүлээх явдал бөгөөд буруу нь бүхэлдээ нөгөө талд байгаа тохиолдолд хоосон болно гэж үздэг. Атомын бөмбөгдөлтийн хариуцлагыг хүлээх нь Дайны гэмт хэргийн хариуцлагыг хүлээхтэй холбоотой бөгөөд эцэст нь Дайны өөрийнх нь хариуцлагыг хүлээдэг. Атомын бөмбөг нь Дайны мөн чанарын талаар асуулт тавьдаг. Атомын бөмбөг болон Дайн өөрөө хүний ив нэгдлийн талаар асуулт тавьж байгааг бид ойлгох ёстой. Дайн бол харилцан хариуцлагын асуудал бөгөөд энэ нь Дайны үндэс анхны нүглийн асуудал юм. Энэ үндсэн цэг дээр Христэд итгэгчид атомын бөмбөгийн асуудлыг хүлээн зөвшөөрч анхны туршлагаа гүнзгий судалж Христ шиг хүмүүс болох ёстой. Бид бэлгийн харьцааны хоорондын ив нэгдлийн мэдрэмжийг баримталж, гүн гүнзгий эргцүүлэн бодох замаар инх тайвны хүслийг төлөвшүүлж, инх тайвны хөдөлгөөнийг хөгжүүлж, түнд тэмүүлэх ёстой гэж би бодож байна. Энэ бол үлдсэн хүмүүсийн эрхэм зорилго юм. Масато яг компьютерийн технологи Йошито яг бичсэн.